За энд хүрэлцэн ирсэн Увс аймгийн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Миний бие Батөршгүй өрхийн эмнэлэгт нэгтлэн бодгочоор ажилладаг. За ийм чимлэгийн ажлын цалин хүсийг нэмэгдүүлэх орон даяар болж байгаа энэ 50 жагсаалд яг санхүү талаас нь ямар асуудал үүсэж байгаа, яагаад цалин нэмж болохгүй байгаа, яагаад бидэнд ийм асуудал үүсэж байна вэ гэдгийг санхүүжилт талаас нь тайлбарлахыг хичээе. Өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд Улаанхумс сумын 33,000 гаруй ард иргэдэд 4 өрхийн эмнэлэг 80 орчим ажилтан албан хаагчтайгаар үйлчлэгээ үзүүлж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчлэгийг үзүүлэн ажилладаг. За эдгээр эмнэлгүүд бийн санхүүжилт нь болохоор нэг иргэний санхүүжилт буюу тухайн өрхийн эмнэлгийн одоо харьяа дүүргийн ард иргэд насны бүлгээрээ болон амьдрал суух орон байрны ялгаатай нөхцөл байдлаар ингэж санхүүждэг. Тухайн санхүүжилт нь 4 өрхийн хэмжээнд дунджаар 33 сая төгрөг байдаг. Энэ бол 80% санхүүжилт. Үндсэндээ 20% санхүүжилт нь 6 сая төгрөг байдаг. Яагаад ингэж хоёр хуваадаг вэ гэхээр нийтдээ 39 сая төгрөгийн санхүүжилтийн 80%-ийг нь сарын эхэнд олгоод үлдсэн 20%-ийг нь тухайн өрхийн эмнэлэг гүйцэтгэлээ үнэлүүлж ээж тухайн сард ямар одоо зорилт төвшин тавьсан тэндээ хүрсэн үү үгүй юу гэдгээр шалгуулж ээж энэ санхүүжилтээ авдаг байна. Ингээд өрхийн эмнэлэг маань үндсэндээ тогтмол санхүүжилт буюу 33-аас 39 сая төгрөгийн санхүүжилтээр нэг өрхийн эмнэлэгт 18-аас 20 ажилтнтай. Эдгээр ажилтныхаа цалин нийгмийн баталгааг хангаж энэ мөнгөөр амьдардаг гэсэн үг. Үүн дээр нэмээд дөрвөн багцын санхүүжилт буюу гэрийн тусламж үйлчилгээ, онцлогоо шинжилгээ, сэргийн засах тусламж үйлчилгээ гээд эдгээр дөрвөн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладаг юм аа. Нийтдээ манай өрхийн эмнэлэгт нэг өрхийн эмнэлэг дунджаар 18-аас 20 ажилтан буюу 5-6 их хэмж 8-аас 9 сувилагч эмнэлгийн бусад 4 ажилтан гэсэн ийм бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Нэг эмнэлгийн эмчийн дундад цалин сая 350 мянган төгрөг. Нэг сувилагчийн дундад цалин сая 250 мянган төгрөг. Эмнэлгийн бусад ажилтны цалин сая 89 мянган төгрөг байдаг. За яг энийг битгэд сая 350 мянган төгрөгөн дээрээ орон нутгийн нэмэлт 20% нэмээд хоолны мөнгө гэж өдрийн 3 мянган төгрөг байдаг шүү дээ. 3 мянган төгрөгөө нэмээд яг гар дээр эмч хүн сая 393 мянган төгрөгийн цалин авдаг байхгүй юу? Өрхийн эмч. Ингэж сувилагч бүр сая 238. Эмнэлгийн бусад ажилтны сая 91 мянган төгрөг авдаг. Энд 80 орчим хүний ажил яригдж байгаа шүү дээ. Ийм амьдралтай бид ийм байлтай байдаг. Ингээд цалингийн фонд маань яадаг вэ гэхээр орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, гарт олох цалин нийлээд 37 сая төгрөг болж байгаа. Энэ нөгөө нэг иргэний санхүүжилтэндээ яг таарчдаг. Тэгэхээр бид нэр үүнээс дээшээ цалингаа нэмэгдүүлэх гэвэл өртөө. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө, татварын өртөө явах нь. Тийм учраас бид нэр цалингаа нэмэгдүүлж чаддгүй байгаа нөөц бололцоондоо ингээд тааруулаад ажилтгаа. Үүнээс гадна өрхийн эмнэлэг мэдээж байгууллага учраас бүх төрлийн зарлууд гарна, тийм ээ? Цахилгаан, дулаан, гэрэл цахилгаан, түрш, халаал, дээвэр, шатхуун, бусад бичиг хэрэг, бусдаар үйлдвэрлэх зарлууд гээд ийм боох материал маш их зарлууд гардаг. 24 оны жилийн эсрэг 4 өрхийн нийт 40 гаруй сая төгрөг өртөө гарсан. 25 оны 3 дугаар үйлдвэрлэлийн байдлаар судлаад үзэхэд нийт 4 өрхийн өр маань 53.5 сая төгрөг хүртэ. Энэ өр нь яагаад бий болоод байгаа юм гэхээр эмч эмнэлгийн ажлынхаа цалин өгөөд бусад зарлуудаа төлөөд буцаж ирж байгаа санхүүжилтэндээ хүрэхгүй учраас ийм өртөө байгаад байгаа. За манай эмнэлгийн хувьд ярих юм бол хамгийн холын өмөрчлөх хүрээний радиус нь 200 км байдаг байхгүй юу? Уулд аваад аслагдсан 2 дугаар багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ тусламж үйлчилгээ үзүүлж байгаа багийн эмчтэй бид нар нэг удаач илүү цагийн мөнгө ээлжээр ажилласны мөнгө гэж нэмэгдэл цалин хөлс энэ сувилагчд олгож байгаагүй. Зөвхөн бензиний зардал, тээврийн одоо зарлууд дээрээ тэр мөнгөө төлөөд ингэ явж байгаа. Тэр хүн болвол төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар баг руугаа байнга явж ажилладаг. Зам бол бартаа ихтэй. Та хэд мөн бүгд мэдэх бох. Маш хол, маш бартаатай замд явж ажилладаг мөртлөө тэр багийн эмчийн цалин ердөө сая 300 мянган төгрөг. Энэ цалингаар тэр хүн яаж амьдрах вэ? За ингээд 1.5 сая хүрэхгүй төгрөгийн цалинтай өрхийн эрүүл мэндийн ажилчид 3-аас 4 хүүхэдтэй. Тэр хүүхдүүдтэй яаж цагналтай боловсрол эзэмшүүлэх вэ гэж бодох нь битэл яаж аятайхан сайхан чанартай хоол хүнс авч өгөх вэ гэж бодож амьдарч байна. Бид нар өрнөөс өрний хооронд байрны зээл, цалингийн зээл, бусад төрлийн зээлнээс хэтэрхгүй амьдарч байгаа. Бүх зүйл эргэх холбоотой байдаг тийм ээ.
бид нар сайн чанартай хүртээмжтэй үйлчлэгийг үзүүлмээр байдаг. Гэтэл ийм цалин аваад ажиллах юмч хаана байхгүй шүү дээ. Ерөөсөө байнга хүний нөөцийн хомсдолтой, байнга эмчийн дутагдaltaй, зөвлөгчийн дутагдaltaй ажилладаг. Ийм цалин аваад ажиллаад өөх хүн байхгүй үргэлж өрхийн эмнэлэгт хүний нөөцийн хомсдолтой ингэж ажиллаж байгаа. Ийм эмнэлгийн ажилтны авж байгаа энэ гарт олгож байгаа сая 390 мянган төгрөг, сая 500 мянган төгрөг энэ бол нэрэлсэн цалин баггүй юу? Яг үнэндээ бодит байдал дээр бид нар зах зээлийн үн ханш инфляцийг тооцох юм бол энэ бидний цалин хаанаач хүрэхгүй. Яг бодит цалингийн хэмжээ бол үнэхээр бага байгаа. Хичнээн цалингийн хэмжээ нь өсөд байгаа ч гэсэндээ бидний бодит цалингийн хэмжээ ерөөсөө өсдөггүй. 2007-8 онд байгаа мөнгөний инфляц, одоогийн мөнгөний инфляц бол асар их зөрүүтэй болсон. Тийм учраас төр засаг маань эрүүл мэндийн салбарт анхаараач. Энд хамгийн хүнд хэцүү нөхцөл дээр хамгийн их төвчээртэй, хамгийн сайн хүмүүс нэнд ажилладаг, мөртлөө хамгийн бага үнэлэмжтэй, хамгийн хэцүү амьдралтай. Энэ хүмүүс яаж хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөх юм? Бүгдийн зээлээр төлдөг тийм үстэй. Эмч нар, зөвлөгч нар бол зөвхөн өвчтнийхөө итгэл дэсэн харж, өөрчлөлөгчийнхаа баярлалаа гэсэн сэтгэлээр чадаж амьдардаг. Гэтэл бодит байдал өөр. Бид зөвхөн тэр харж, тэр зөвхөн сайхан сэтгэлээр амьдарч, бид зөвхөн тэрийгээр ажлынхаа жигүүр болгож амьдарч ирсэн. Гэхдээ өнөөдөр бид нар үнэхээр туйлж байна. Бидний цалин хүрэхгүй байна. Бид нар өрнөөс өрний хооронд амьдарч байна. Бид нар ерөөсөө илүү их сэтгэж чадахгүй байна. Бидний хүүхэд сайн боловсрол эзэмших хэрэгтэй юу? Бидний хүүхэд 12 дугаар ангиад төгсөөд гадаадын боловсрол эзэмших хэрэгтэй юу? Боломжтой юу? Бид нар тэтгүртэй гараад сая хүрэхгүй төрөний тэтгүр авчаад дэлхийгээр тойрох аялал мөрөөдөлтэй. Өрөвдөлтэй байгаа зү. Бид нар яаж ийм бага цалинтай өдийн зэрэгтэй ингэж амьдрах вэ? Жишээлх юм бол гадаа хүүтэн болсон бахад гаднаа түлээгүй мөртлөө гэрт нь нэг хүүхэд нь өдсөн, нэг хүүхэд нь хичээлийн хоцрогдолтой байхад аав ээж нь шин тавилга авах уу, машинад оруулах уу гэж хэрэлдээ сууж байгаа гэр бүл шиг манай эх орн харагдаж байна бидний нүдэнд. Тийм учраас асуудлаа зөв эренблэх хэрэгтэй. Эрүүл мэнд, боловсрол гэдэг хамгийн чухал салбар руугаа эхэлж анхаарлаа хандуулаад дараагийн асуудлуудаа зөв эренбэлж энэ эрүүл мэндийн салбар гэдэг зүйлдээ бүрэн дүрэн анхаарал хандуулсаасаа гэж хүсэж байна.